Миний ээж өвүүлэг. Миний муу ээж ямар бусдын ээжтэй адил булган дээл өмсөж, том алт зүгээд л хувийн жолоочтой жип машин унаад л ач зээгээ үнэтэй хувийн сургууль зөөдөгч биш. Хүүхдүүд нь үнэтэй машин унаж алтаар гулэгдэгч биш. Миний ээжид ердөө цорын ганц булган малгай байдаг. Муу аав минь авч өгсөн болохоор ч тэрөө ээж минь түүнийгээ хачин их нандинана. Шинэ жил цагаан сар энтрээр нөгөө нандин малгайгаа гаргаад үсийг нь үлээгээд л сэгсрээд л свэд болно. Эмэгтэй дүү маань ээжид та над муу хууха ядад загварыг нь өөрчлөөч гэж дургуулгах зөвлөх хоёрын хооронд өглөнө. Миний ээж эн чин та нарын наадах хужаа булганы хажууд жинхэнэ орс булга. Та нарын булгачтэй их нотоод айгүй бол тарууг нохооны арьсч байхдаа сийхгүй гэдэл дөөг маань цаашлуулж гарна. Би энэ малгайг чинь 3 дугаар цахилгаан станцын нарын орс дэлгүүрийн үүдэн зогсдог орс зэрэгт нь 5 төгрөг атгуулж байж орж авсан юм да. Аав чин баазын авраг болсон мөнгөө надад өгч юу дуртайгаа аав гэж билээ. Би тэгээд л гэж ирээд л ярина. Миний аав жолооч хүн байж билээ. Гэхдээ тээвэр их биш. Усны жолооч. Оройд гэрээр нэг татсан хэцэнд аавын маань нойтон хувцас өлгөөстэй байдаг байлаа. Би ахлах ангид орсон жилээ зуны амралтаараа аавынхаа гөрөвшгийг хийж овоо хідэн төгрөг олж хэрдээ подоож байж билээ. Харин ээж минь бичээч. Бичгийн машины тог хийх чимээ надад их сайхан санагддагсан. Аав ээж хоёр минь 5 сайхан хүүхэдтэй. Бид бүгд л бусдын жишгээр өөрсдийгөө нэг юм болгоод л байна. Ээжтэй нэг их илүүчлээд байж чадахгүй ч цагаан сараар ээжихээ бэлгэсэлт энтрийг хэдэн төгрөг нийлүүлж байгаад аваад өгчихнө. Ээжийн минь ганц санаа зовоодог зүйл гэвэл бидний том эгч. Зах зээл эхэлж байсан үед 2 нялх хүүхдээ хаяад Солонгос явж билээ. Эхний хэдэн жил байн холбоо барьж дүү бидэндээ жижиг бэлгэсэлт энтрийг байн өгч явуулна. Бид хэд ч тансгалдаг байж билээ. Солонгосоос ирсэн нэг хүнээс эгчигээ хүнтэй суусан гэх мэдээ сонсож бид хэрэндээ баярлаж байж билээ. Солонгос хүнтэй суусан юм бол ядаж энэ хідэн дүүгээ татаж авахд хялбар даа гэж ирээд л аав ээж хоёр минь хоорондоо ярьж байж билээ. Гэтэл эгчийн минь утсаар хэл барих зайн холдон холцоор бүр чимээгүй болж 10 гаруй жилийн нүүр үзэж байна да. Ээж аав хоёр маань энэ талаар асууж сургалж яваагүй газар үгүй. Нэг асуухад сөүлийн захад гахаан аж ахуй эрхэлж байна. Дараа нь хойд Солонгостой хил залгадаг нэг жижиг тосгонд байж байна гин. Гэд үнэн худал нь мэддэхгүй мэдээ сонсогдож билээ. Ээж нэг удаа тэр Солонгос нөхөр нь их нарийн утсаарч яриулдаггүй гин. Их чи чинь боол шиг өдөржин зараад хаашаач гаргадаггүй юм байх гэж ярьлаа. Та хаанаас сонсов вэ? Гэтэл зурагтаар нэг монгол хүүхэн ярьж байна. Яг тийм нөхөртэй байсан гин. Арай гэж оргож ирсэн гин гэдэг юм байна. Ээж минь ингэж л янз бүрийн юм төсөөлөн бодож үний юм шиг түүндээ үнэмшиж шаналж сууна. Би хэдэн жилийн өмнө Солонгост очлоо. Очсныхаа дараа оёдлын үйлдвэртний хамаатныхаа хүний тусламжтай хорж бөхс иргэх зайгүй жижиг өрөөнд 2 сар амьдарч билээ. Миний хийдэг ажил гэвэл
өглөөр 5 цагт босоод оюуталчдын хэрглэж болзошгүй давуу уудас энтрийг хэрэглэхтгүүнийг агуулгаас гаргаж тавьж өдөр нь үйлдвэрээс гарч байгаа хог хаягдлыг ялган савлах юм. Гэтэл миний дараагийн дүү нэг өдөр утас зөхөж утахгүй ирэх болсноо хэллээ. Дүүгээ тосох санаатай эзнээсээ нэг өдрийн чөлөө аваад онгоцны буудал зорилоо. Гай болж онгоцны буудал дээр цагаачтын албаныхантай халцдуулдаг юм байна. Ганд нь буурахгүй цухтаалаа. Газар мэдэхгүй болохоор мухар гудамжинд ороод баригдчихдаг байгаа. Дүү бид хоёр Солонгос явах гэж тарьсан өрөө одоо хүртэл төлж бараагүй л байгаа. Би Солонгост байхдаа их чихээ сургийг гаргах гэж их явсан да. Хамгийн сүүлд ихчтэй минь даавны үйлдвэрт хамт ажиллаж байсан гэх ихчээс гашуунч гэмээр үнэн үгийг сонсож билээ. Ихчимэн суусан хүн нилээд ахмын насны хүн байна. Солонгосын иргэншилтэд болгож өгнө гэж ихчим минь хуураад хамаг мөнгийг нь хамж аваад зугтсан гэсэн. Игч чинь тэр хүний хойноос их өөцөлддөг байсан. Айгүй бол тэгж яваад л сургахгүй болсон байх гэж үлээ. Би энэ мэдээллийг Монголынхаа элчин сайдын яамд хэлсэн боловч бичиг баримтгүй хараар амьдарч байгаа хүнийг хайхад хэцүү байна. Гэхдээ бид хайна гэж өөхч биш булчирхаач биш хариултыг надад өгч билээ. Одоо болтол их чимийн сураг гараагүй л байна. Бурхан өршөөгдөө. Би хэдэн дүүтэйгээ яриад энэ жилийн цагаан сараар ээждээ нэг булган дээл авч өгөхөөр ярилцлаа. Бүгдээрээ хид хідэн төгрөг өгөхөөр ч тохиролцлоо. Тэгээд цагаа тулсан чинь бүгд л санхүүгийн асуудалтай болчихдог юм байна. Ганцхан эрэхтэй дүү маань л амлсан мөнгө өглөө. Шавар тунсан шарын эзэн хүчтэй гихчээр санаачлаг гаргаснараа би нэг найзтайгаа нөгөө мө портроо унаад махны 8-нд гарлаа. Цагаан сард өхөж байсан болохоор махны олдоц овоод ээжгүй. Хэдэн өдөр нойр хоолгүй явж байж нөгөө хідэн төгрөгөө булган дээл авах хэмжээний харивжууллаа. Ээж минь ястаа магнаа хагартлаа баярлаж бас айж итгэж ядаж байгаа бололтой. Нөгөө дээл хажуудаа тавьчихад дахин нийлж үзэж байна. Энэ дээлтэй чинь өдөж өрөө явхад аюултай байх шүү гэд ихэд болгоомжилж байгаа бололтой. Цагаан сараар орж ирсэн булганд дээлээ үзүүлээд хачин баяртай. Би ээжигээ ийм их баярлаж байхыг сүүлийн хэдэн жил үзээгүй билээ. Ээжигээ ингэж баярлуулсандаа миний ядаргаач арлах шиг болж билээ. Удалгүй Мартин 8 болж би ээжтэй тасалбар авч өглөө. Ээж минь тоглолтод нөгөө мөн Монгол дээлтэйгээ ирж байна. Та чи нөгөө булган дээлээ өмсөхгүй яагав вэ? Нөгөө баг дүү чинь нэг өмсчгөөд өгийгээд л авсан. Одоо болтол буцааж өгөөгүй л байна. За яах вэ? Залуу хүн юм чинь гоёч л байг. Гэхдээ миний ээж ийм л хүн.